Сайн байцгаана уу? Та бүхэндээ нарантай мэдчилж байна. За өнөөдөр бүгдээрээ манлайлалын талаар цөөхөн хэдүү ярилцъя гэж бодож байна. Манлайл гэж юу вэ? Манлайлагч гэж хэн бэ? Манлайлагчгүй хамт олон манлайлагчгүй албан байгууллага компани гэж байдаггүй та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа. За манлайлагчийг цөмөрөө ярихын тулд гараа харъя гэж бодож байна. Та өөрийнхөө гарыг хараарай. Таны гар хэдэн уруутай вэ? 5 уруутай. За хуруу болгон ч ондоо өөр. Хуруу болгон өөрийн гэсэн ажлыг хийж яадаг. За тэгвэл манлайлагч гэдэг маань таны гараар ямар хуруу вэ гэдгийг би та бүхнээс асуумаар байна. Манлайлагч гэж та ямар хуруу бодож байна? За хүмүүс янз бүрээр хэлдэг л дээ. Зарим нь 7 хуруу буюу заагч хуруу хэлдэг. За заагч хуруу бол голдуу бизнесийн их үед маш хэрэгтэй. Энэ манлайлагч мөн үү? Бас мөн байж болно. Өөрөөр хэлбэл танд цаг хугацаа маш бага үед танд бизнесээ босгох гэж маш хурдтай ажиллаж байгаа энэ үед бол та тэрийг энийг ингийн шүү тгий шүү гэдэг энэ заагч хурууны үргийг маш их гүйцэтгэдэг. Гэхдээ бизнесийн хөгжлийн үедээ буюу таны бизнес доктортой болоод ирэхэд заагч хуруу тэртээ дөрвөө хоцрогдож эхэлдэг. Тэгвэл манлайлагч ямар хуруу байх ёстой юм бэ? Дахиад цөмөрө гараа харъя. За манлайлагчийг та аль хуруу гэж бодож байна? Тэгэхээр манлайлагч маань эрхийн хуруу гэж би үздэг. Яагаад эрхийн хуруу вэ? Эрхийн хуруу маань гарыг гар шиг болгож идэг. Эрхийн хуруу яагаад манлайлагч байдгийм бэ гэхээр бүх хуруунуудаа харилцан ажиллаж чаддаг. Ганцхан эрхийн хуруу. За та ослоор эрхийн хуруугаа алдлаа гэж бодоход эмчнэр таны эрүүл хуруунаас эрхийн хурууг чинь нөхөж орлуулж идэг ахна. Тэгэхээр эрхийн хуруу маш чухал. Тэгэхээр бизнесийн ялангуяа энэ хөгжлийнх нь үе дээр та эрхийн хуруу шиг байх ёстой. Маш олон үзэл бодолтой. Үзэл бодол нь ондоо өөр хоорондоо адилгүй. Энэ олон хүмүүс таны компани, бизнестэй хамт олонд ч орж ирдэг. Энэ хүмүүсийг та зөв байлгахын тулд та эрхийн хурууны ажлыг хийх ёстой. Бүгдэнтэй зөв харьцан, зөвхөн хамтын энэ нөхөрлөлийг бий болгоно, хамтын итгэлцлийг бий болгоно, хамтын хүндлэлийг бий болгоно. За энийг бий болгочоо та энийг байнга усалж, байнга тордчих ёстой. Ингэжээж та манлайллыг бий болгож чаддаг байна. За хамгийн энгийн жишээ гэр бүл шүү дээ. Та бүхэн бүгдээрээ гэр бүлтэй. Таны хүүхдүүд өөр хоорондоо адилгүй. Та санал нэг байгаах гэж би бодож байна. Өөр хоорондоо адилгүй ийм олон хүүхдүүдтэй. Тэр байтугай эхнэр нөхөр хоёр хичнээн нэг гэрт олон жил амьдарч байгаа ч гэсэн хоорондоо адилгүй байдаг. Тэгэхээр энэ олон ондоо үзэл бодолтой. Тэр байтугай хоёр ондоо ертөнцийн эхнэр нөхөр яаж нэг гэр бүл багтаад идэх юм бол энэ мөн л ялгаагүй хамтын хариуцлага, хамтын итгэлцэл, хоорондоо бие биенээ хүндлэх энэ байдал дээр бат бөх гэр бүл өөрөө оршин тогтнож идэг юм аа. За ингээд хамгийн энгийн байдлаар та бүхэнд манлайлалын талаар тайлбарлах хичээлээ та өөрөө эрхийн хуруу шүү. Тантай нарантай хамт ялаа. Түр баяртай.